Нэвтрүүлгийн ерөнхий ивэнтэд хэрэгж UFC Group Ёж Чацраг. Үзэгч та бүхэн амралтын өдөр аяталтаа сайхан өнгөрүүлж байна уу? Таны эрүүл мэндэд боловсрол мэдээллийг олох зорилготойгоор ажилладаг эрүүл амьдрал нэвтрүүлгийн хамт олонны шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаадаа анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургууль дээр хүрэлцээрээд агаарын бохирдлын талаар дараагийн мэдээллүүдийг хүргэхээр ирсэн байна. За өнөөдөр миний урилгаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн сургуулийн орчны эрүүл мэндийн тэнхимийн багш анагаах ухааны доктор Инх Жаргал. За мөн миний урилгаар анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаахын сургуулийн их барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш анагаах ухааны доктор Жаргал сайхан, Канадын Саймон Фрейзерийн их сургуулийн багш замун доктор Райан Аллен нар манай нэвтрүүлэгт өнөөдөр өргөдөн оролцоод байгаа маа. Тэгэхээр тусдаа манай багш нар маань бас өөр өөрийн чиглэлээр энэ судалгааны ажлуудыг хийсэн байгаа учраас за Инх Жаргал багшаас эхлэе гэж бодож байна. Таны хувьд ямар судалгаа шинжилгээ хийсэн байгаа вэ? За тэгэхээр зэрэг манай нийгмийн эрүүл мэндийн сургууль 2014 оноос бол энэ Канадын Саймон Фрейзерийн их сургуультай хамтраад Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд одоо ургийн өсөлтөд ямар нөлөө үзүүлж ийн гэсэн ийм судалгаа хийж байгаа. Тэгэхээр энэ судалгаа нь болохоор когорт судалгаа гэж нэрлэдэг. Дагаж судлах судалгаа. Тэг жирэмсэн эмэгтэйчүүдийг 7-оос 17 хоногтой байхад нь сонгож сайн дурын үндсэн дээр судалгаанд хамруулад тэгээд төртөл нь бол дагаж судалж байгаа эхний шат нь. Дараагийн 2 дахь үе шат нь болохоор нөгөө бидний оролцогчид жирэмсэн ээжүүдээс төрсэн хүүхдүүдийг бол 4 нас хүртэл нь судлахаар 2020 он хүртэл судалгааг хэрэгжүүлж амжилттай хэрэгжүүлж ихний үр дүн бол гарч байна. Тэгэхээр энэ гадны сургуультай хамтарч байгаа учир шалтгаан нь юу яг юу байсан бэ? Ер нь энэ судалгаа хийхдээ хэдий хэрэг одоо цар хүрээг хамрааж хийсэн бэ? Тэгэхээр энэ ер нь Улаанбаатар бол дэлхийд хамгийн их бохирдсон 10 хотын бол 2 дугаарт орж байгаа. Тийм учраас бол агаарын бохирдлын одоо нөлөө, амьсгалын замын өвчл, зүрх судасны өвчл гэх мэтчлийн нөлөөллийг бол нэлийн хэдэн судалгаанууд манад хийгдсэн байдаг. Гэхдээ яг нөхөн үржихүй эрүүл мэнд ураг няраад нөлөөлж байгаа нөлөөллийг хийсэн судалгаа бол маш хомс байгаа. Тийм учраас бол бид нар бол энэ одоо чиглэлээр судлах зорилгоор бол судалсан. Жаргал сайхан багшийн хувьд бол бас энэ чиглэлээр судалгаа хийсэн байгаа шүү дээ. Таны судалгааны онцлог юу байсан бэ? Ер нь судалгааг хийх зорилго нь бас мэдээж бол энэ их хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа вэ гэдгийг илүүтэй их судлаж түүнээс гарах үр дагавраас хэрхэн сэргийлэх вэ гэдгийг нийтэд хүртэл болгоход бол мэдээж хийсэн баг л та. Тэгэхээр энэ судалгааны онцлог нь юу байв? Ямар үр дүн ер нь гарав? Төсөөлж ирсэнс мэдээж бас маш их өөр үр дүн гарсан болов уу гэж бодож байна л та. Тэгээ биднээс нийтдээ 9,000 төрөлтийн түүхэнд эргэн завламж судалгаа хийсэн. Бидний судалгааны дүнгээс үзэхэд яг өвөл цагт олдсон хүүхдүүдийн жин бусад цаг үед олдсон одоо хүүхдийн жингээс яах нь хэмжээ нь бага байсан. Энэ жингийн хэмжээ нь бол нийтдээ 50-аас 60 грамын хэмжээнд хэлбэлцэж байсан. Мөн бас судалгааны түүхээс дүгнэлт хийгээд үзэхэд хүүхдүүдийн өвчтөний хэмжээ жижиг байх, ихсийн хэмжээ бага байх ийм зүйлүүд ажиглагдсан байна. Монголчуудын хувьд ер нь агаарын бохирдол хэдий хэр хэмжээнд тулаад байна гэж таны хувьд судлаачийн хувьд доктор хүний хувьд бас харж байна вэ? It's among the worst. Тэгэхээр Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн их одоо бохирдолтой хотын тоонд орж байгаа гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. Гэхдээ бол энэ бол улирлаар бас хэлбэлцэлтэй байдаг. Өвлийн улирлаа бол хамгийн их өндөр бохирдолтой. Зундаа бол хичнээн багассан ч гэсэн бас бохирдолтой одоо Америктэй бохирдолтой хотын тоонд ордог Лос Анжелестэй ойролцоо төвшөнд хүрдэг. Судалгааны үр дүнгээс харахад ер нь яг энэ Улаанбаатар хотыг ингэж их утаатай болгох хэмжээнд хүргээд байгаа гол хүчин зүйлүүд нь ер нь юу байсан бэ? The simple answer is coal combustion. And that's primarily Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэд хэдэн их үүсвэр байгаа. Тэрэн дотор бол гол их үүсвэр нь л одоо гэр хороолол, тэрэн дотор нүүрсний галлаа. Тэгэхээр одоо хүний эрүүл мэнд амьсгалын замын өвчлөлд нөлөөлөх одоо гол нөлөө үзүүлэх нарийн ширхтээ тоосонцор гэж байдаг. PM2.5. Тэр тоосонцрын гол их үүсвэр бол гэр хорооллын одоо энэ 100 нас гарч байгаа. Нүүрсний шаталтын дутуу шаталтын дүнд гарч байгаа энэ тоосонцор. in our lungs, in our cardiovascular system and beyond. Одоо амьгуу төрөлт ихсэж байна, за зулбалт ихсэж байна, за мөн одоо ургийн гажиг ихсэж байна гэж яриад байдаг юм л та. Тэгэхээр яг үнэхээр иргэдийн яриад байгаа шиг агаарын бохирдол нь эдгээр хүчин зүйлсүүдэд хүртэл нөлөөлөх үү? Ургийн гаж хөгжил ажиглагдчихсан. Ерөөсө бусад саруудтай жишгэд яг энэ өвлийн саруудад энэхүү эмгэгүүд нь тохиолдох хандлага нь хамаагүй их байгаа. Тэгэхээр энэ юуг зааж байна вэ гэх юм бол агаарын бохирдол их хүүхдийн эрүүл мэндийн байдалд нөлөөлж байна гэдгийг баталж байгаа. Ийм тул бид цаашдаа яг энэ нөлөөлөл нь чухам яаж явагдаж байна вэ гэдгийг шинжилгээ ухааны үндэстэй батлахын тулд эсэд эпигенетикийн судалгаа хийх гэсэн бас төлөвлөгөөтэй байна. Гэтэл энэ бол маш их үнэтэй
одоо маш их хүч хөрөнгө орсон судалгаа болно. Энэ бол зөвхөн ганцхан Монгол улсын хэмжээнд Монголын судлаачд хийх биш, гадаадын одоо энэ бидний тулгамдсан асуудлыг сонирхож байгаа хүмүүстэй хамтарч ажиллах ийм боломжийг биднээс хайж судалж байна. Судалгааны үр дүнгууд маань гараад ирсэн байгаа гэж харж байна тий. Энэ удаагийн дугаарт бол бид бүхний ярилцж байгаа гол сэдэв бол энэ агаарын бохирдол маань урагт болоод жирэмсэн ээжид хүүхдүүд ер нь хэрхэн нөлөөлж байгаа юм бэ гэдэг талаар илүүтэй их мэдээлэл өгье гэж зорж байгаа. Тэгэхээр ер нь мэдээж жирэмсэн ээжүүдэд бол сүргээр нөлөөлж байна, урагт бас мэдээж сүргээр нөлөөлж байна. Тэгвэл бага насны хүүхдүүдэд яаж одоо сүргээр нөлөөлж тэр нь яаж илэрж байгаа юм болоо? Main finding from our study is Тэгэхээр бидний эхний судалгааны үр дүнгээр жирэмсэн ээжүүдийг сонгож аваад 2 групп болгосон. Тэгэхээр 2 групптэй нэг группт нь болохоор гэрт нь агаар цэвэршүүлэгч байршуулад нөгөөд нь агаар цэвэршүүлэгч. Тэгээд төртөл нь ингээд агаар судлахад агаар цэвэршүүлэгч хэрэглэсэн буюу интервенцийн групп нь контрол буюу хяналтын бүлэгтэйгээ харьцуулахад 90 грамын бол ялгаа гарсан. Тэгэхээр нэгсэндээ агаарын бохирдлыг бууруулахад одоо энэ хэмжээгээр бол одоо ялгаа гарах нэг гэсэн юм үр дүн гарч ирж байна. Бага насны гэлтгүү жирэмсэнчлэгөө бүхэл хүмүүс мэдээж нөлөөлдөг байх нь. Энэ нөлөөлж байгаа илэрлүүд нь мэдээж бас өөр байх л та тийм ээ. Яг ямар одоо энэ агаарын бохирдлоос үүдэлтэй гонлон зохилон тохиолдож орно өвчлүүд байдаг юм болоо. Тэгэхээр Монгол улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд бол амьсгалын замын өвчл орж байгаа. Тэрэн дотор бол бага насны хүүхдийн өвчл насварлалтын тэргүүлэх шалтгаанд бол одоо амьсгалын доод замын өвчл, тэрэн дотор пневмони орж байгаа. Тэгэхээр энд бол агаарын бохирдол нөлөөлж байгаа. Насан туршидтын дунд бол бид бас энэ судалгааныхаа хүрээнд өмнө бас судалгаа хийсэн. Тооцоол хийгээд ингээд үзэхэд бол агаарын бохирдол нь Улаанбаатар хотын хүн амд, нийт хүн амд бол нөлөөлж байна. Нөлөөлөл улмаар нас баралтад үргээд 9.7% нь бол одоо нийт Улаанбаатар хотод жилдээ 5,000-аас 6,000 хүн нас барж байгаа. Тэр нас баралт 9.7% нь бол агаарын бохирдолтой холбоотой одоо өвчлөлт өртөөд нас барж ийн гэж үзэж байгаа. Зүрх судасны тогтолцооны бол амьсгалын тогтолцооны өвчлөөр нас барж байгаа нас баралтад бол 29%, уушгины хавдарт бол 40% нөлөө байна гэсэн. Ийм бол судалгааны үр дүнгээр гарсан. Дараагийн шатны одоо Нобелийн шагналт Коксмит хамтарсан судалгаагаар 20% гэдэг нь яагаад гэж гарсан гэхээр гадны орчны агаар мөн дотоод орчны агаар одоо хавсарсан нөлөөлөл нь бол 20% байна гэж ингэж гарч ирсэн. Өмнөх ярилцсан дээр бас манай нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал бол бас хэлжсэн хүн одоо амьдралынхаа бараг 60-аас 70% юм дотоод орчинд ажил дээрээ гэртээ сургууль дээрээ ингээд өнгөрүүлж идэг учраас энэ байгаа орчин бол агаараа ядаж цэвэршүүлж явах нь их чухал юм аа гэдгийг бас хөндөж ярьжсэн л та. Тэгэхээр энэ тал дээр одоо үзэгчд маань бас яг одоо энэ гарах гарцыг нь зөв арга замыг нь манай эрдэмтэн докторууд нас хэлж зааж өгөх хаа гэж бодож байна. Та бүхэн зөвлөгөө өрөхгүй үзэгчд маань. Гэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, тэрэн дотроо нарийн ширхэг тоосонцрын бохирдлыг бууруулах ийм төхөөрөмж ашигласан. Тэр нь HEPA фильтр буюу HEPA гэдэг нь одоо яг юугаа товчсон үг л дээ. High efficiency particulate air purifier буюу өндөр үр дүнтэй тоосонцор шүүх төхөөрөмж гэсэн. Ийм юг ашиглах нь бол үр дүнтэй байна. Бидний судалгааны үр дүнгээр нийт дүнгээр бол 43% бол бууруулсан. Тэгэхээр гэжсэн үр дүн бол гарсан. Тэгэхээр зэрэг айл өрхүүд хэрэглэн энэс илүү үр дүн бол гарна. Яагаад гэвэл нөгөө агаарын бохирдуулагч гэх олон төрлийн бохирдуулагч байдаг байхгүй. Үхрийн давхар эсэл, азотын давхар эсэл, нарийн ширхэг тоосонцор, тэгээд үдүн ширхэг тоосонцор, тэгэл азон гэх. Тэрэн дотроос яг нарийн ширхэгтэй тоосонцрын яг эрүүл мэндэд илүү үр дүн нөлөөтэй, зэрэг нөлөөтэй тоосонцрыг шүүхэд энэ бол бас энийг зөвлөлт хэрэглэхийг бас боломжтой гэж үзэж байна. Гэр сууцны дотоод орчны агаарын чанар. Нарийн ширхэгтэй тоосонцор бол энэ гадны орчноос цонх хаалга гэх мэтлэнгийн зүгээр дотгошоо нэвчиж орж ирдэг. Тэр нарийн түүнээс гадна бол энэ нарийн ширхэг тоосонцор их өсвөрөл олон хүчин зүйлүүд дотоод орчинд. Жишээлх юм бол одоо тамхи татах, тэгээ хоол шарж шарсан хуурсан хоол хийх, за мөн одоо арц хүж асаах гэх мэтлэнгийн утаан амнаар уугуулсан ийм одоо гаг нуур хийх гэдэг юм уу тийм ийм бүх зүйлсээс бол нарийн ширхэгтэй тоосонцор ялгардаг. Тэгэхээр манай эрүүл амьдрал нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа UFC групп Биоч цэцэрлэгнаар манай нэвтрүүлгийн зочдоос дайлж байгаа учраас та бүхэн маань халуун цэцэрлэг нуугаарай. Өвлийн одоо хүйтэн сэрүүний ханиа том ихсдэг улирал ирж байгаа учраас та бүхний тархлааг дэмжих хаа гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань ярилцлага хараа үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Амны хаалт буюу маскыг бас хэрэглүүлэх зүгээр гэж сонссон. Тэгэхээр тэр амны хаалт маскыг сонгож авахдаа хүүхдэд юуг анхаарах юм, том хүн дээр юуг анхаарах юм, жирэмсэн ээжүүд маань юуг анхаарах вэ гэдээ бас өөр заалтууд байгаа болоо гэж бодож байна. Би нэг зөв маскны тухай хэлье. Биднээс манай тэнхимийн хамт олон байна. Лос Анжелесын хүүхдийн эмнэлэг болон Өмнөд Калифорни их сургуультай агаарын бохирдлын судалгаа хийж байгаа юм. За энэ судалгаа маань судалгаанда бас маскны хэрэглээ жирэмсэн эхчүүдэд ямар байна вэ? Жирэмсэн эхчүүд энэ масканд чухам
хандлага нь юу юм бэ? Маскны олдсон юу юм байгаа судалгаа хийж үзсэн. Ингээд судалгаа хийгээд үзэхэд яг зориултын маск нь бол Монгол улсын хэмжээнд төдийлөн хангалттай биш. Яг маск байгаа боловч нэг энгийн шүүлт багтай, шүүлтгүү даваа маск байгаа. Тийм шүүлтгүү даваа маск бол жирэмсэн эхчүүдийг агаар амхарлаас хамгаалах боломжгүй гэдэг нь олон тооны дэлхийд хийгдсэн судалгаагаар батлагдсан байгаа. Тэгээ одоо биднээс нэг судалгаа хийхийг төлөвлөж байгаа. Одоо энэ эхлэх байх. Энэ судалгаа маань юу вэ гэх юм бол жирэмсэн эхчүүд маань нөгөө агаар бохирдолтой үед маск зүгээд энэхүү их зүүсэн эхчүүдийн жирэмсэлт тэлтийн байдал нь яаж төгсөж байна гэдгийг дагаж судлах судалгаа байгаа. Арц иргэд маань өөрсдөө бас агаар бохирдлоос өөрсдөө хамгаалах эрүүл мэндийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ юу гэх юм бол нөгөө маск аль болох боломжтой үед тэгээ маскаа гадаа гарахтаа зөөх тийм ээ бас мөн аюултай тийм дугуй шатдаг шатамхай их бодис үүсгдэг тийм одоо түлшний зүйлүүдийг хэрэглэхээс айлуулах зайлших айлууд одоо бие биендийнхаа нөгөө түлшний хэрэглээнд анхаарал тавих бас энэ их чухал юм аа. Ганцхан засгийн асуудал биш. Хувь хүмүүсийн оролцоо маш их чухал гэдгийг бас анхааруулж хэлье. За баярлалаа. За ингээд хэдүүлээ лабораторилго бодолцгоо тийм ээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивэнтэд гэгч UFC Group ёо чацарга. Хараад хайрхан тарсан шүүстрэгний шүүс байдаг баггүй юу? Япа. Яг түүс юм шиг байглаараа хийгээ. Хамгийн амттай био чацаргана. Биогаар авдаг юм штэ. Чи бүр гом иддэг болоо та. Одоо ч өвдөхгүй юу? Энд чи гом биш. Бэлдэж хатаасан хоол байхгүй юу? Бэлэн хоолны шинэ үе хэллээ. 3 биш 1 удамд шинэхэн махногоо бүхлээр нь хөлдөөж хатаасан шинэ технологийн бэлэн хоол. Хоол нь хоол юм аа. Мистер бэлэн хоол. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадвархыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар жүжигчин, дуучин, бүжигчин, хөтлөгч, уран илтгэгч болохыг хүсдэг хүүхэд багчууд охид залуустай бүхнийг урьж байна. Танаас гаргалзахгүйгээр манай ганцаарч ирсэн ярих илтгэх чадвараа сайжруулах, хэл яриагаа зөвшөөрөх веб сургалтанд өөрийн чөлөө цагаараа суралцах боломжтой. Дуулж, бүжиглэх, жүжиглэх авьяасаа хөгжүүлж, өөрийгөө бусдад зөв ойлгуулж, нээлттэй болохыг хүсэж байвал манай Дрим хөтлөх жүжигчний сургалтын төвийг зориорой. Та хүүхдийн чөлөө цагийн зөв боловсон өнгөрөөж, давдугтай орчинд мэрэгжлийн багш нарын удирдлагын дор хүсэл мөрөөдлийг нь дэмжиж урлагийн авьяасыг нь хөгжүүлэхийг хүсэж байгаа бол манай Дрим хөтлөх жүжигчний сургалтын төвд хандаарай. Мөн урлагийн сургуулийн жүжигчний ангид шалгалт өгөх охид залуусыг бэлтгэн. Хараад хайрхан тарсан шүүстрэгний шүүс байдаг баггүй юу? Япа. Яг түүс юм шиг байглаараа хийгээ. Хамгийн амттай био чацаргана. Биогаар авдаг юм штэ. үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсид. Үе мөчийг хөдлөг нь өвчин намтаач нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар. Нэвтрүүлгийн маань зочин ярилцлаган болон үргэлжлэн та бүхэндээ лаборатори дээрээс хурж байна. Өмнөх хэсэгт ярьж исэн HEPA фильтрийг сонгохдоо ер нь дээр анхаарах хэрэгтэй юм байна юм. За тэгэхээр HEPA фильтрийг сонгохдоо тэр нь HEPA гэдэг нэг англи үг гэсэн чинь дахиад хэлчихье. High efficiency air particulate air purifier буюу өндөр үр дүнтэй нарийн ширхэг тоосонцор шүүгч агаар цэвэршүүлэгч гэсэн. Тэгэхээр зэрэг ийм одоо юу зах зээлд манад бол Монгол улсад бол ороод ирсэн байгаа төрөл бүрийн байгаа. За энэ дээр анхаарах зүйл бол яг зориултын байх хэвээр дээр нь яг тухайн нэг HEPA фильтрийг аваад тавьчлаа гэхэд тэр нь 100 м квадрат талбайтай юмд бол нэг ширхэг бол хүрэхгүй. Тухайн одоо HEPA фильтрийн тэр агаар цэвэршүүлэгч нь хэдэн метр квадрат талбайг шүүх хүчин чадалтай бай гэдгээс хамаарат зөвлөмж хэлэхэд бол яг ажилдаа явсан гэртээ хүн байдгүй бол унтраачаад орой ажилласаа тарж ирээ 6 цагаас хойш өглөөний одоо 6 цаг хүртэл бол асаад ажиллахад бол яг оройдоо бол энэ агаарын бохирдол бол өндөр болж ирдэг. Гол нь энэ чинь нүүрсний шаталтай холбоотой, галлаатай холбоотой байдаг учраас тэр галлаа эхлээл 4-5 цаг эхлээл яхад бол ингээд бол хэрэглэх нь болж маш зүйтэй гэж үзэж байгаа. Хэрвээ
өдөржингөө хүн байдаг өндөр настай ч юм уу жирэмсэн ээжүүд гэх мэтлэнгийн бага насны хүүхд гэртээ 24 цагаар байдаг бол 24 цаг бол ажиллуулж болно. А мөн түүнээс гадна дотор нь тэр фильтр байгаа. Нэгсэн нэг нарийн ширхтээ тоосон зэрэг шүүдэг юм фильтр. Тэр фильтрийг бас бохирдсон тодорхой хугацаанд бол сольж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ маска сонгохдоо хүмүүс яаж сонгож авах хэрэгтэй юм бэ? Ямар маск нь илүү их одоо үр дүнтэй бөгөөд зөв маск нь байгаад байна. Гадуураас их олон төрлийн маскууд худалдаалагдаж байна. Дээрээс нь хүмүүсээс зүгээр аптекээс ороод цагаан нөгөө даав аавны хаалт аваад зүүчгдэг л дээ. Тэр нь үнэхээр яг агаарыг шүүж чаддаг юм болов уу юм болов? Яг тийм даун маск бол шүүх чадамжгүй гэдэг тогтоогдсон байгаа. Тийм л хамгийн гол нь биднээс шүүлтүүртэй маскыг зүүх нь маш их чухал байгаа. Одоо манай энэ хоёр багш бас тайлбарлаж хэлнэ. Энэ шүүлтүүр байгаа тийм. Энэ маань нөгөө жинхэнэ агаар мохортлтой эсийг шүүж аавна. Энийгээ 7 хоногт нэгээс 2 удаа солихоор бас тийм зохион байгуулалттай байдаг. А хүүхдийн маскны үед сая манай багш бас бидэнд хэлсэн. Хүүхдийн маск их ховор байдаг. Ерөнхийдөө маск зохион бүтээгдсэн түүх нь нөгөө уул уурхай ажлын нөхцөлтэй холбогдож хийгдсэн байдаг тул насан туршид зориулсан байт юм байна. Хүүхдийн маск их олдоц муутай бага байдаг тул юу гэж зөвлөх вэ гэх юм бол эмчүүний зүгээс хүүхдийнхээ амны хаалтын нөгөө амын одоо яах нь ороолтойгоо хүүхдэд дээш нь ингэж тэр чи явах юм боломжийн аргуудыг бас хайхан зүйтэй. Энэ маск дээр жишээлбэл энэ маскны нягтрал ба тухайн одоо агаарын бохирдол дотор байгаа бохирдуулагчдын үндсэн бохирдуулагч нарийн ширхтээ тоосон цэргийг шүүх гэдэг ашиг маск гарч байна. Тэгэхээр зэрэг PM2.5-ыг шүүх одоо энэ нягтрал зөвөр юугаар ярих юм бол ийм сарзгар марл биш нягтарсан дагтарсан ийм гүшиг ийм нүхнийх нь хэмжээ нь маш бага. Яг нэг нарийн ширхтээ тоосон цэрэг одоо шүүх хэмжээтэй нэгдүгээр зөвлөмжөл яг зориулт юм байх хэвээр. Хоёрдугаарт нь бол энэ болохоор ингээд маскын нүүр энэ хоёрын хооронд зай завсар гарах хэсгүй. Тэгээгүй тохиолдол хичнээн маск зүгээд бол агаар бол энэ завсраар ороод нөгөө бохирдолтой агаар. Манай Канад профессор маань хэлжсэн. Манай зах зээл дээр бол янз бүрийн маскууд бол зарагдж байгаа. Тэгэхээр Америк болон Канадад бол яг одоо PM2.5 нарийн ширхтээ тоосонсор тэр дундаа одоо бидний яриад байгаа энэ нүүрсний галалгаанаас үүсэж байгаа нарийн ширхтээ тоосонсор бол шүүх зориултын юу нь бол 3M95 гэсэн хэмжээтэй 3M гэнди тавьсан 95. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр зэрэг яг нарийн ширхтээ 2.5 хэмжээтэй тоосонсороо шүүн 95% одоо шүүх чадвартай гэсэн үг. Ийм зориултын маскыг л зүүх ёстой. Тэрнээс бол одоо месслийн маск ч юм уу эсвэл даун хар цагаан маск ч юм уу өөрөөсөө гараар хийсэн маск ямар ч агарын бохирдлыг бол тоосонсорыг шүүх. Өөр одоо маск энэ HEPA фильтрээс гадна өөр ямар аргууд юу нь байж болох төгөөмөл хэрэглэгдэж болох эсвэл энэ хоёр аргыг л юу нь голчлон зөвлөж байна уу? Тэгэхээр зэрэг нэг гэрийн дотоод орчинд бол гадны орчноос бол агарын бохирдол орж ирэхээс гадна дотоод орчны одоо их үсрүүд тэрэн дотроо гол зонхлох байр суурийг бол тамхиталт эзэлдэг. Тэгэхээр зэрэг тамхи таталтыг бол бүрэн гэрийн орчинд бол энийг зогсоох хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор зэрэг энэ хамгийн их бохирдолтой өвлийн улирал ч юм уу одоо хүнд өвчтөе өндөр настай бага насны гих мэтлэнгийн одоо мэдрэг бүлгийн улсууд бол гэрээс бохирдол ихтэй үед бол гарахгүй байх. Тэгээд яг бохирдол өдрөөр жилийн улирлаар хэлбэлцгээс гадна өдрөөр хэлбэлцдэг. Тэр яг галгаатай холбоотой өглөө 7-оос 10 хүртэл өндөр өгсөд тэгээд 10-аас доошоо ба өдөр яг нэг 12-оос 20-ийн үед бол хамгийн бага бохирдолтой болж ирдэг. Тэр үедээ бол гадаа гарах ч юм уу цонхоо баг зэрэг онгойлгож агаарж болох ч юм тийм байж бол. Тэрнээс бусд үед бол цонхоо хаагаад гадны орчноос бол хамгаалах хэрэгтэй гэсэн зүйл. За өшөө бас тэг түлж байгаа түлшнийхээ хувьд сонцгой анхаарах тий. Би өмнөөс хэлсэн. Нөгөө дуугүй тэг янз янзын тийм шатамхай бодисуудыг бас их ашигладаг юм байна. Гэхдээ энэ маань бас амьдралын төвшин доогуур хүмүүсийг түгээмэл ажиглагддаг. Ийм тул бас ганцхан хувь хүний зүгээс гэхгүй засаг төрөөс тэгээ одоо энэ түлэн нүүрсний байдалд бас анхаарах, коксчсон нүүрсээр хангах. Өшөө яа одоо айлууд нөгөө айлууд бибиэндээ хяналт тавих энэ асуудал их чухал юм гэж үзээд байгаа юм. Ганцхан улсын асуудал биш, хувь хүний асуудал маш их чухал. Хувь хүний эрүүл мэндийн мэдлэг би юу төлөх вэ? Юу төлвөл ийм аюултай агаарын бохирдлын бодис одоо үүсгдэг юм бэ гэдгийг хүмүүс ойлгож мэдэх зүйл юм болов уу гэж бодож байна. Яг нь гэр хорооллын айл өрхүүдээс гол нь галлага нүүрс төлөлтөөсөн гэж болж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол төр засгаас янз бүрийн одоо үйл ажиллагаануудыг агаарын бохирдлыг бууруулахаар бол одоо явуулдаг интервенц үйл ажиллагаануудыг. Тэгэхээр зэрэг тэр
одоо сайжруулсан төлс гэдэг юм сайжруулсан зуух тэгэл одоо энэ одоо сүүлийн үед бол цахилгаан халаагуур гэх мэтлэнгийн тэр төр засгаас явуулж байгаа энэ бодлого шийдвэрийг бол энэ энгийн ард иргэд бол маш сайн биелүүлж чанд одоо дагаж хамтарч ажиллаж ижил дээрээс бол бодлого шийдвэр гарна доороос ард иргэд бол хамтарч ажиллаж ижил агарын бохирдол буурна. Тэрнээс бол ганцхан бодлого шийдвэр бол иргэд дэмжихгүйгээр бол бохирдол бол буурахгүй. Тэрэнд анхаарах хэрэгтэй л гэж ард иргэдэд зөвлөж байна да. Өнөөдөр миний урилгыг хүлээн авч үзэгчд маань хэрэгтэй мэдээлэл зөвлөмжүүдийг хүргэсэн докторуудтай маш их баярлалаа. За эрүүл амьдралын нэвтрүүлгийн зочин ярилцлаган болон энэ төрөд өндөрлөж байна. Ургуулжлуулан та бүхэн зөвлөгөө мэдээллийн болонтойгоо хамт байгаарай. Мөн манай нэвтрүүлгийг бэлтгэхэд тусалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа UFC Group Бёч цэцэргийн хамт олонд талархал илэрхийлье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч UFC Group Бёч цэцэргийн хамгийн амттай био чацарган. Биогоо наддаг юм штэ. Чи бүр гом иддэг болоо та. Одоо ч өвдөхгүй юу? Эн чинь гом биш. Бэлдэж хатаасан хоол байхгүй юу? Бэлэн хоолны шинэ үе хэллээ. 3 биш 1 удамд шинэхэн махногоо бүхлээр нь хөлдөөж хатаасан шинэ технологийн бэлэн хоол. Хоол нь хоол юм аа. Минстер бэлэн хоол. Эрчүүдийн асуудлыг ингэж шийднэ. Төрөө булчирхан үрвсэл, бэлэг эрхтний хөвчрөл, чадвархыг нэмэгдүүлнэ. Чангар Витапрост. Бүх эмийн сангуудаар Жүжигчин, дуучин, бүжигчин, хөтлөгч, уран илтгэгч болохыг хүсдэг хүүхэд багчууд охид залуус та бүхнийг урьж байна. Данаас гаргалзахгүйгээр манай ганцаарч ирсэн ярих илтгэх чадвараа сайжруулах, хэл яриагаа зөвшөөрүүлэх веб сургалтанд өөрийн чөлөө цагаараа суралцах боломжтой. Дуулж, бүжиглэх, жүжиглэх авьяасаа хөгжүүлж, өөрийгөө бусдад зөв ойлгуулж, нээлттэй болохыг хүсэж байвал манай Дрим хөтлөх жүжигчний сургалтын төвийг зориорой. Та хүүхдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрөөж, давдугтай орчинд мэргэжлийн багш нарын удирдлагын дор хүсэл мөрөөдлийг нь дэмжиж урлагийн авьяасыг нь хөгжүүлэхийг хүсэж байгаа бол манай Дрим хөтлөх жүжигчний сургалтын төвд хандаарай. Мөн урлагийн сургуулийн жүжигчний ангид шалгалт өгөх охид залуусыг бэлтгэн. үе мөчөөрт нь хатгаж өвдөж зовоогод байна уу? Хандрагсэд. Үе мөчийн хөдлөг нь өвчин намтааж нөхөн төлжүүлнэ. Хэрэглээд үз. Бүх эмийн сангуудаар Хүмүүзэгчтэй эрүүл амьдрал нэвтрүүлгийн амралтын өдрийн дугаар үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За бид уламжлалсараа та бүхэн зөвлөгөө мэдээллийг хүргэхээр PTIS эмнэлгээр хүрэлцээрэй байна. За амралтын өдрийн мэндийг хүргэе сайхан амарч байна уу? За сайн байцгаана та бүхэн сайхан амарч байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнгөрсөн дугаарт бид авагддаг хиймэл шүдний талаар харьцалгаа олоод тэрхүү шүдний манай онцлог давуу тал нь юу гэдэг юм бэ гэдгийг үзэгчдэд хүргэж байсан бол энэ удаад имплант буюу авагддаггүй хиймэл шүдний тухай мэдээллийг хүргэхээр тань амлыг зор ирсэн баамаа. Тэгэхээр имплант буюу энэхүү авагддаггүй хиймэл шүдний онцлог нь юу гэдэг юм болоо? За имплант гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр байхгүй шүдний язоорыг орлуулан энэ титан төмрөөр хийгдсэн 90 олон хоншоорын ясанд суулгаж өгдөг авагддаггүй шүдний тулгуурыг болоод имплант гэж нэрлэдэг. За имплант маань болохоор босоо шүдэндээ ямар нэгэн сөрөг нөлөөгүй хүний биед харшилгүй одоо яв цав таарч хоол унд гэдэг аягүй тохиромжтой байдгаараа босоод авагддаг болон авагддаггүй хэмжээ шүднүүдтэй харьцуулахад удаан хугацаанд хэрэглэгдэх боломжтой ийм давуу талтай хиймэл авагддаг шүтлбэр байгаа. Имплант маань өөрөө 3 үндсэн хэсгээс тогтдог. За нэгдүгээрт нь одоо энэ титан сулгууц буюу хиймэл язоор, хоёрдугаарт нь абатмент буюу одоо энэ язоор болон бүрээс хоёрыг нийлүүлж өгдөг, холбож өгдөг хэсэг. За гуравдугаарт нь болохоор энэ бүрээс гэсэн хэсгүүдээс тогтож байгаа. За энэ хиймэл голонцор буюу одоо энэ имплант маань өөрөө титан төмрөөр хийгддэг учраас хүний биед ямар нэгэн харшил өгдөггүй. Бас гадна одоо хүний ястай хамгийн сайн зохицож бэхжиж өгдөг тийм онцлогтой. За ингээд имплантаа ясандаа суулгасныхаа дараа энэ яс олон имплант хоёрын маань хооронд остеоинтеграц буюу био нэгдэл үүснээ дараа энэ имплант маань одоо 3-аас 6 сарын дотор одоо бэхжиж сайн сууж өгдөг. Үүнийхээ дараа бид нэр одоо энэ бүрээсэг хийж өгнө. За энэ бүрээсэг бол урд нь металл шаазан бүрээсээр хийгдэг гэсэн бол одоо сүүлийн үеийн одоо энэ циркон буюу дан шаазан бүрээсэг бол хамгийн их хэрэглэж байгаа. За энэ нь бол одоо бусад MRI болон соронзон томографи шинжилгээ өгөхөд энэ дан циркон бүрээс нь ямар нэгэн гажуудал үүсгдэг одоо тухайн шинжилгээнд нөлөөлдөг юм давуу талтай.
Аха. Тэгэхээр нэг төрлийн хүний ясанд суулгаж учраас месажлбар гэж ойлгож болох уу? Хэр хүндрэлтэй хийгддэм болоо. Зарим хүмүүс бол ажилгүй завгүй хүмүүс маань бол эмнэлэгт цаг авчгаад үргэлжлүүлээд ажил дээр очих бас шаардлага тулгардаг л та. Тэгэхээр энэ нөхцөлд юу яах ёстой вэ? За имплант маань бол одоо өөрөө жижиг месажлбар гэж явдаг амны хүндийн. Тэгэхээр одоо ямар нэгэн өвдөлтийн үед бид нар бол хэсгийн мэдээ алдуулалтаа хин наркозтой хийх үү гэж аяг асуудаг л да. Энэ бол хэсгийн мэдээ алдуулалтаа хийж өгнө. Тэгээ мэдээж яриг одоо хүний ясанд ингэж өрөндө суулгаж байгаа учраас дараа нь баг зэргийн бол ингээд өвдөлтөд байна. Тэгэхээр бид нар өвдөлт намдаах юмнуудаа угаад одоо эмчийн заавар зөвлөгөөр дарааж байгаа эмчилгээнүүдийг бол хийж болно. Гэхдээ ажлаас ямар нэгэн тасалдах юм уу зүйлээ авахгүйгээр өргөжлүүлэн ажиллаа хийх бол боломжтой байгаа. Одоо энэ имплантын төрлүүд гэж байна уу? Сая жишээлхэд одоо энэ бүрээсүүдийг бол янз бүрээр хийдэг болсон гэдэг гэж байна шүү дээ. Тэгэхээр ер нь ийм төрлүүд гэж байдгүй. Дээрэс нь үүдэн шүдэнд ч юм уу одоо хойдлын араанд ч юм уу бусад шүднүүдэд хийх ялгаа ер нь байдгүй. Одоо тэр үүдэн шүдэнд хийвэл илүү хэрсэлтэй гэдэг ч юм уу эсвэл хэдэн жилийн хугацаатай гэдэг ч юм уу тийм зүйл ер нь байдаг юм болов уу? За манай эмнэлэг дээр бол одоо бүх төрлийн имплантуудаа ер нь насан туршийн баталгаа өгдөрөд авдаг л дээ. Одоо тий хийсний дараа ямар нэгэн завир юм уу эсвэл таагүй мэдрэмж төрсний дараа бид нар тухай бүгдэнд засаж өгөх боломжтой. За манай эмнэлэг дээр хийж байгаа нэг имплант бол S-Lock имплант гэж байгаа. Энэ болохоор Солонгос улсад үйлдвэрлэгдсэн. Ганц Солонгосоос гадна бол Азийн бусад орнуудаас энэ имплантыг хэрэглэгддэг. Энэ имплантыг одоо манай эмнэлэг дээр гоо сахны зориултаар үүдэн шүтэнд болон бол араа шүтнүүдээс хэрэглэх боломжтой байгаа. За дараагийн нэг төрлийн имплант нь одоо энэ Остеми имплант гэж байна. Энэ бол 1992 онд анх загварын зохиогдож 95 онд лиценз авснаас хойш өнөөдрийг хүртэл одоо сайжруулан шинжилэгдээд одоо янз бүрийн судалгаа шинжилгээ сайн хийгдэж улам сайжирсаар яваа. Энэ бол одоо ганцхан Солонгосоос гадна Азийн бусад орнуудаас маш хэрэглэгддэг. Мөн Монголд бас маш их хэрэглэгддэг юм имплант гэж байгаа. За дараагийн манай эмнэлэг дээр нэг хийж байгаа имплант нь одоо энэ SMA имплант буюу IT систем гэж нэрлэдэг. За энэ бол мөн Солонгост хийгдсэн боловч одоо Азийн бусад орнуудтай үүнээсээ гадна Европын бусад орнууд аюул хэрэглэгддэг. Одоо дэлхийн нийтээр бол одоо энэ IT системийг бол хэрэглэдэг гэсэн ийм имплантыг бас хийж өгч байгаа. Эдгээр имплантууд нь ийм олон төрөл байгаа учраас ямар одоо ялгаатай гэдэг юм болоо үний хувьд ялгаатай байна уу? Хүн хүснээ өөрөө сонгоод хэлэх боломжтой. Эсвэл одоо тухайн хүнийхээ шүдний онцлогоос нь шалтгаалаад гэдэг ч юм уу хийгдэж байна уу? За энэ бол мэдээж яриг хүнээсээ бол мэдээж шалтгаална тий. Одоос үний хувьд мэдээж яриг ялгаатай байгаа. Энэ чинь нөгөө янз бүрийн үйлдвэрээс гарч байгаа учраас тий. За тэгээд эмч нь одоо нөгөө өвчнийхээ биеийн байдлыг харж байгаа аль төрлийн имплант хийх үү? Одоо ямар үнэнштэй болов уу гэдэг бол хэлж байна. Ер нь хүнд одоо нэлээд хэдэн шүдэн асуудалтай байгаад имплант хийх шаардлагатай байлаа гэхэд олон имплантыг ер нь хийлгэж болох уу? Нэг хүнд одоо хэдэн төрлийн ч юм уу хэдэн ширхэг имплант хийлгэхэд тохиромжтой гэдэг ч юм уу тийм зүйл ер нь байдгүй. Имплантыг бол одоо хэдэн шүдэнд бол хийж болно. Нэг шүдэнд хийж болно. Эсвэл бүрэн шүдгүйдлээ үед үзсэн маш олон ширхгээр хийж болно. Энэ дээр бол мөн одоо нэг тухайн өдрийн нэг өдрийн л одоо ажил авдаг учраас бас ажилласаа чөлөө авахгүйгээр өөрчлөлт хийх боломжтой байна. Зөв. Тэгвэл энэ имплант шүд хийлгэсний дараа арчилгаа нь ер нь хэр байх вэ? Хүний өөрийн шүднээс ямар ялгаатай юм бэ? Яаж арчлах ёстой юм бэ? За имплант шүдний манд давуу тал нь бол одоо яг л өөрийн шүдчийг идэж явахад ямар нэгэн төвөггүй те одоо урт удаан хугацаанд хэрэглэгдэх боломжтой. Одоо харшил болон одоо бус шүднүүдийн ямар нэг гэмтэл үүсгэх юм давуу талтай. За энэ яг өөрийн шүдчиг гэж хэлж байгаагийн учир нь бол арчлагтайцсан яг л өөрийн шүдчигтэй одоо хоол идснийхаа дараа угаадгаараа угаана шүдний утас сэргэлдгээрээ л хэрэглэн гэсэн. Тэгэхээр өөр ямар нэг нэмэлт арчилгаа олон тийм бол байхгүй. Яг л өөрийн шүдчигээ л арчлаад байна. Эрүүл амьдрал нэвтрүүлгийн зөвлөгөөний болондоо бид PDIS эмнэлгийн нүүр амны их эмч анагаах ухааны магистр бүжин эмчийг урьж оролцуулан та бүхэнд имплант шүдний талаарх мэдээллийг хүргэлээ. За ингээд нэвтрүүлгийн туршид хамт үзэгч та бүхэнд баярлалаа. Амралтын өдөр аяжтаа сайхан өнгөрүүлцгээгээрэй. Баяртай.